Сайн бацгаана хүүхдүүдээ, та бүхэндээ бие даан судлах хичээл 29-ыг танилцуулж байна. За энэ 7 хоногийн хичээлийн сэдэв бол хилцүүлэг гэсэн сэдэв байгаа. За энэ 7 хоногийн хичээлийн зорилгыг танилцуулъя. Хилцүүлгийн бэлтгэл хангах зорилгоор өнөөдрийн хичээлийг анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. За эхлээд бүгдээрээ хилцүүлэг гэсэн үгийн утгын тайлбарыг харъя. За хилцүүлэг гэдэг маань ерөнхийдөө бол хилцүүлэх үеийн нэрийг хэлдэг. За хилэлцэх гэх юм бол харилцан ярилцах, зөвшөлдөх гэсэн утгатай үг байгаа. За хилцүүлэг нь хамтын ажиллагаанд суурилдаг. За мөн оролцогчид асуудлыг ойлгож шийдэл олохыг зорддог. За санаагаа солилцож нийтлэг ойлголтод хүрдэг зүйлээ. За хилцүүлгийн бүтцийг бид нар харж байна. За мэдээж сэдэв сонгоно, баримт мэдээлэл цуглуулна, шийдвэрлэн гэсэн юм бүтцийн дор. За дараагийн бидний мэдэх шаардлагатай нэг зүйл нь болохоор юу вэ гэхээр хилцүүлэгт бэлтгэх, за мөн оролцох арга барилыг нь мэдэх ёстой. За нэгдүгээр бид нар бол ажиглалт хийх ёстой. Хилцүүлэгт оролцож байгаа хүмүүсийн оролцоо асуулт, за мөн санал нийлэхгүй эсвэл асуудлыг яаж дэмжиж байгааг санал нийлэхгүй байгаагаа яаж эргээр илэрхийлж буй биеийн хилэмжээр яаж илэрхийлж байгааг маш сайн ажиглах ёстой байдаг. За мэдээж дараа нь бол идэвхтэй сонсох. Бусдын ярьж буй зүйлд анхаарлаа сайтар төвлөрүүлэх. За хилэлцэж буй асуудлын гол санааг ойлгож ярьж буй хүмүүс хилцүүлгийн сэдэв гол санаанд төвлөрч ярьж байгаа эсхийг хянах. За мөн бусдын үзэл бодлыг эергээр хүлээж авах, хариулт өгөхөөр чухал зүйлийг тэмдэглэж авах гэх мэт зүйлүүдийг бид нар бол мэдчих хэвээр. За хилцүүлэг бэлтгэл хийх. За хилцүүлэгт орохын өмнө бол тухайн сэдвийн хүрээнд судалгаа хийн. За тухайн сэдвийн талаар оролцогчдоос ямар эсрэг байр суурь бүхий асуулт эрхийг тооцоолно. Тухайн сэдвийн хүрээнд өөрөө хизээ оролцож асуултад юу гэж хариулж хувь нэмрээ оруулах вэ гэдгээ бас төлөвлөнө. Зөвхөн сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлнэ гэдгийг хатуу чиг болгож анхаарах ёстой. За мөн ойлгомжгүй зүйл гарвал тодруулах авахд бэлэн байх ёстой. За ярихтаа өөртөө итгэлтэй байхын тулд хилцүүлэгт оролцохоос өмнө сэтгэлээ тайван байлгах ёстой байна. За хилцүүлгийн асуулт бэлтгэх. За мэдээж хувийн эрх зүйл хийх асуултууд, хувийн туршлагыг сонсох асуултууд, оновчтой дүгнэлт гаргах асуултууд, за мөн үйл явцыг танилцуулах асуулт, таамаглал эсвэл тооцоолох асуулт, за мөн хариултаа хамгаалж үндэс нотолгоог тодруулах асуулт гэх мэтчлэн маш олон чиглэлийн асуултуудыг бол бэлтгэх шаардлагатай байдаг. За энд багш нь нэг жишээгээр оруулсан байгаа сурагч та бүхэн минь хараад ажиглаарай. За хилцүүлэгт оролцохдоо дараах 6 зүйлийг анхаарах ёстой. За сэдвийн хүрээнд тодорхой зэгцтэй ойлгомжтой өөртөө итгэлтэй ярих ёстой. За мөн санал нийлэхгүй үед шоолох буюу буруу гэх мэт үйлдэлийг гаргахгүй байх ёстой. Биеийн хилэмжийг эерэг байлгах ёстой. За мөн хилцүүлэгт өөрийгөө дүгийлгэж давамгайлахгүй байх ёстой. Бусад оролцогчдод хилцүүлэгт хувь нэмнээ оруулах боломжийг олгох ёстой. За мөн бусдын яриаг дуустал сонсох. За мөн ярианы цагаа баримтлах гэх мэтчлэн зүйлүүдийг бол анхаарах ёстой байх нэ. За хилцүүлгийг удирдах, өөрийгөө танилцуулах, хилцүүлгийн зорилгыг тайлбарлах, за хилцүүлгийг идэвхжүүлэхийн тулд асуулт асуух, бүх оролцогчдыг хамруулах, за мөн дээрэс нь ярих цагийг бүгдэд ижил байхаар тохируулах, сэдвийн хүрээнд ярьж байгаа эсхийг хянах, анхааруулах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, хилцүүлгийн төгсгөлд оролцогчдын санааг нэгтгэн дүгнэж хэлэх, гаргасан шийдвэрийг тодорхой танилцуулах, оролцогчдод талархлаа илэрхийлэх гэх мэтчлэн хилцүүлгийг удирдахдаа эдгээр зүйлүүдийг бас багтаасан байх шаардлагатай байдаг юм байна. За хилцүүлгийг төлөвлөх. За мэдээж сэдв, бүтэц, оролцогч, за мөн баримт нотолгоо, шийдэл, санал гэсэн 6 зүйл дээр бол багтаан хилцүүлгийг төлөвлөдөг байгаа. За жишээлх юм бол бүтэц нь ямар байхын, сэдв нь ямар байхын, оролцогч дээр ямар зүйлийг баримтлах ёстой ингээд бүх энэ 6 зүйлийн төлөвлөгөөний 6 зүйл дээр бол жишээг нь хэлээд оруулчихсан байгаа. Сурагч та бүхэн маань дэвтэртээ тэмдэглэж аваарай. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Синхрон 29 хичээлийнхээ сорилыг өгөөрэй. Та бүхэндээ амжилт хүсье.